Манай Эрдэнэ нүүдэлчин соёлтой ард түмэн тэрээр өвөл болон зуны имлэл өөрсдийнхөө нүүдэлтэй. Ингэхдээ нүж байгаа газраас тайтар цэвэрлэж гэрийн голомцтой чулуу тавихаас гадна аргалаа уйг усаар цааш замдаа гардаг боломжтой. Одоо бол аргалын хотод түнх ховор харин аймагсан хөдөө нутгийнхан бол өвөлдөө зундаа аргалаа тусдэр байдаг. Аргалыг 21-р зууны ихэнх үеэс өмнө түлш гэж хэрэглэхээс илүү түлхүү ариутгал хийхэд ашигладаг байсан байна. Энэ талаарх мэдээллийг Ведийн буюу Эрдэнэ мэргэжлийн сургаал амьдралын энэний талаарх судлаач Цэцгээ Гунагаас тодрууллаа. Энэ бол хатгын шинж тоо гэдэг юм. Бидний бодит амьдрал дээр энгийн тэгээ туулсан амьдрал юм бас ингээд батлагдсан юм юмнууд байгаа юм. Тэр ариун чанар гэдэг нь дээр хараад. Аргадынх нь өөр хүн дээр уртааны мөн чанартай бас өнөлөх. Одоо яг энэ аргад руугаа яваад 4 жил хамгаалж байгаа юм. Коронавирусын халдвар дэлхийн нийтийг хамраад байгаа энэ үед иргэдийн хамгийн гол найдлага вакцин болоод байна. Цэцгийн ухаан хэлэхдээ коронавирус нь агаар туслаар тамчдаг вирус. Монголчууд вирусыг давж болох зүйлтэйгээ хамт амьдарч байж түүнийг ойлгохгүй байна. Тэр зүйл бол аргал юм. Аргалын талаар дэлхийн олон улс сонирхож байна. Тэр дундаа Монгол аргалыг өшин манай улсын аргалын утаа агаадах 300 орчим вирус микробыг устгах чадaltaй гэдгийг Японы эрдэмтэд тогтоогоод байгаа. Энэ бол ганцхан бий судалж байгаа юм шиг. Нэг дэлхийн судалж байна бас. Өөр Монголд бол том актив байгуулсан байна. Аргалын актив байгуулсан байна. Хэдэн 22 можид 30 гаруй төрлийн одоо бүтээгдэхүүн гараад байна. Тэгээд маш олон бүтээгдэхүүн хийж байгаа. Энийг Японд судалж байна. Оросд маш их судалж хийж байгаа юм. Тэгээд энэ Францад бас судалж байна. Европод судалж байна. Угаасаа яг л энэ ариун чанар гэдэг юм бол одоо энэ боо юм байгаа юм тогоос бүх юм байсан гэдэг тэр мартагдсан татсан тэр юм сэргийлж ойлгохтол энэ гэдэг манчдгүй дэлхийн нийтэд ингээд ордлоо гэж байж байгаа. Монголын энэ аргадын онцлог нь яагаад ингээд энийг хөвгөн аргадын гадныхан судлаад энэ бас нэрхот ингээд энэ рүү ингээд хандаад байгаа юм тэгэхээр нэгдүгээр энэ Монголын оршиж байгаа гадрын хөтлийн бүс их онцлог бүсээс оршиж байгаа. 7-өөс дээш 1800 метрийн хооронд одоо энэ бүс нутагт ордог ургамал уян төрөлжүүлэх бол одоо айлбаа бүс гэдэг юм байна. Одоо бид нар юм оригинал гэж ярьдаг шүү дээ. Наадах бас оригинал одоо бордоогоор юм одоо яг байгалийн бордоогоор бордсон тийм хөлсөд авсан оригинал гэж ярьдаг шүү дээ. Энэ оригинал гэдэг нь үстэй харилцан зүйл байхгүй. Тэгээд айлбаа гэдэг байхгүй. Айлбаа дээд чинь гэсэн байхгүй. Бусад улс орнууд аргал байдаг хэдий ч тэдгээрээс онцлон Монголын аргал гэд байдаг хэдэн онцлог бий. Тодорхойлбол Монгол мал 500-аас 600 гаруй өвс ургамал иддэг бөгөөд үүний 70-80% нь эмийн ургамал байдаг байна. Бусад улс орнууд тэдгээр өвс ургамал ургах боломжгүй төдий бий. Үүнд манай улсын уур амьсгалч төлхөө нөлөөлдөг хажээ.